За манай 126 парламентын гишүүн сонгогдоод жил хагасын хугацаанд 3 удаа их хурлын дарга нь 3 удаа засаг ямуудын одоо сайтнаар нь соёлогдлоо. Тийм учраас одоо цаашдаа энд шинээр сонгогдсон их хурлын дарга засгийн газрын ерөнхий сайтуудыг тогтворт ажилласаа гэж хүсэж байна, амжилт хүсэж байна. Тэгээд дараа нь ерөнхий сайтаас асуумар байна. Оюу толгойн тухай. Оюу толгой ер нь хөрөнгө оруулалт юм уу, улибрын замаар манай баялагийг тонж дэрэмжиж байна уу гэдэг дээр одоо би танаас нэг асуулт асуумар байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь улс орнууд хоорондоо харилцан ашигтай ажиллахыг, тэр улсдаа ашиг өгөхийг, хөгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ яг одоогийн оюу толгойн байдлаар хүү төлөвлөд улс орноо алдагдал оруулаад байгаа юм бол энэ бол хөрөнгө оруулалт биш, энэ улибр. Одоо оюу толгой бол элдвэр явуулж байгаа газрын харахад тухайн үеийн эрдэнэттэй ингээд харьцуулахад эрдэнэт ямар хөгжсөн байж энэ жил дотор оюу толгойн байгаа газарт хэдэн нэг сэндвиш барилгал харагдах юм. Тэгсэн чинь чинэн жилд газар дөрөх баялгаа зөөгөөд байна. Газрыг одоо элдвэр байгуулсан газрыг одоо тэр зүгээр ашиглаж байгаа юм шиг байна. Төлбөр төлөх ёстой тэр газарт. Тэр хөрөнгө оруулагч элдвэр явуулахын төлөө тэр газар төлбөр төлөх ёстой. Газрын баялагийг бас Монголын ард түмэнд Монгол улстай ашиг хуваалцах ёстой. Дээрээс нь ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр гэж төлөх ёстой. Тийм учраас энэ оюу толгойн гэрээг гуйж учих биш. Нэг бол Монгол улстай урд өмнө гадаад руу гаргасан одоо чинээ баялагын тооцоогийн хийгээд ашиг өгөх гэрээг шинжилгээ хийх тал дээр та шаардах ёстой гэж бодож байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа юм бэ? Эндний хариу авъя. Тэгээд хоёрдугаар дамдны сайтаас асуумар байна. Одоо алт хөтөлбөр нэг гэдэг нь маш амжилттай сайтын ашигтай ажилласан. Дараа нь тэгээд янз бүрийн хууль бус янз бүрийн буруу хууль баталснаас болоод бүх дотоодын компаниуд дампуурч гадаадын хөрөнгө оруулагчнаар гараа явуулсан байгаа. Тэгээд алт гурвгээд зарлаад манай засаг төр тэгээд уудчих байна. Энэ дээр ямар төлөвлөгөө боловсруулсан, цаашдаа яаж амжилтанд хүрэх гээд байна. Гуравдугаар энэ Дуржиханд чадар сайтаас асуумар байна. Дуржиханд чадар сайт одоо 3 дахь засгийн газарт хамтран ажиллах гэж байгаа. Урд өмнө 1-2 засгийн газартаа хамтран ажилласан. Ер нь Монгол орн хөгжих үү? Та ер нь засаг төртэй хамтарсан бол юу гэж бодоод одоо хамтраад байгаа юм бэ? Энийг танаас асуумар байна. Ийм асуултанд хариу. Бид нар бол олон жил попрлоо, хийрглээ. Тэгээд тэр хийрглийнхаа дунд гадны олон хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Тэгээд хөрөнгө оруулах эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Урьж авчирсан бол ажилуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд урьж авчираад хөөгөөд явуулдаг, залж авчирчаад заамдад явуулдаг. Энэ тогтолцоонд бол гадны хөрөнгө оруулалт сайжрахгүй. Сүүлийн жилд гадаадын хөрөнгө оруулалт 50% буурчлаа. Тэгэхээр бид бол одоо хөрөнгө оруулалтынхаа орчин сайжруулах ажил асар их чухал. Тийм учраас манай засгийн газар бол энэ бизнесийнхаа орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэл рүү ажиллана. Тийм ч учраас одоо хууль зүйн шинэ сайд бол сая бас хэлж байна. Ер нь хувийн эрх зүйн орчноо сайжруулъя. Бизнесийнхэнтэй ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж өгье. Тэгжиж цаашаа хөдөлж байгаа, хөдөлмөрлөж байгаа хэн бүр сайхан амьдрнаа. Тийм учраас бол хөрөнгө оруулалтын орчин сайжруулахад анхаарна. Тэгэхээр оюу толгой шиг олон төсөл явуулмаар байна. Оюу толгой шиг. Мэдээж хилцээрүүдээ бид нар үргэлжлүүлнэ. Монголын ард түмэнд ашигтай байх байдлаар гэрээ хэлцлүүдийг хийн. Би хэрэглэхийн дарга багт гэсэн олон төслүүд дээр ажлын хэсгийг ахалж ийсэн. Манай залуучууд бас чадамжтай болцсон. Хинтэй ч нэг ширээний ард суугаад хилцээр хийх потенциалтай төвшөнд бол очсон. Тэгэхээр бид бол илүү бизнесийг нь хамгаалдаг юм эрх зүйн орчныг бүрдүүлж хөрөнгө оруулалтаа татах бодлого бол манай засгийн газрын гол одоо бодлого байна гэдгийг хэлье. Бид
оюутлогоо шиг ийм одоо төслүүд дээр харилцаа ашигтай байх зарчмыг л баримтлах хэрэгтэй. Вин-вин, хож гэсэн зарчмыг барина. Би энэ бүх стратегийн ордууд дээр бол цаашдаа тэр due diligence хийлгэнэ. Тэгжиж хилцээр хийнэ. Тэрээс биш одоо нэг тийм хоцрогдсон арга барилаар ажиллахгүй. Монголын төр нэг компани үйл ажиллагаанд дор ойж болохгүй шүү дээ. Тийм учраас дэвшилтэд үзэл санааг бол барина гэж бодож байгаа. Тэр оюутлогоо дээр өнгөрсөн засгийн газрын үеийн хэрэгж байсан хилцээрийг үргэлжлүүлнэ. Төр орооноос гарсан тэр 53% өгөөж төр би хатуу байна. Дээрээс нь энэ өгөөжд юу тооцох вэ гэдгийг хуульчлан хамгаална. Таны хэлж байгаа улс бохир туусны төлбөр, бусад бүх төлбөр татвар юу нээлээд тэр 53%-ийг бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой болгоно. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг их хурлд өргөн мэдүүлж батлуулна. Ингээд хариуцлагатай уулуурхаа хөрөнгө оруулалтыг дэмждэг эрүүл саруул юм ярьдаг улс л болмоор байна. За, Замира гишүүн маш их баярлалаа. Тэгээд чуулган дээр хэлсэн үгийг маань таслаад, говуулаад ингээд иргэдэд бас буруу мэдээлэл өгöd байгаа. Би маш тодорхой хэлье. Хэрэг заяа засгийн газар тогтворгүй байх юм бол гадна дотны хөрөнгө оруулалт байхгүй. Тэгвэл хөгжих боломжгүй гэж хэлсэн. Нэг. Хоёрдугаарт Монгол улс том газар нутагтай цөөхөн хүн амтай. Тэгээд тэр том газар нутагтай дид үтцээ санхүүжүүлээд явна гэдэг юм бол энэ бол боломжгүй гэж хэлж байгаа. Тэгээд хөгжих боломжтой юу гэвэл тогтвортой засгийн газар үүсгэснээрээ бид нэр гадна дотныхоо хөрөнгө оруулалтыг татаад бизнесийг дэмжих юм бол хөгжих бүрэн боломжтой. Хоёрдугаарт нийт том газар нутгаараа дид үтсээ угсрах биш, харин төвлөрүүлээд угсрах юм бол хөгжих бүрэн боломжтой гэдэг ийм агуулгаар би мэдгдлээ хэлсэн. Энэ байр суурин дээр бол хатуу байна. Бодит мэдээлэл бол энэ. Тэгээд цаашаага бид зах зээл рүүгээ гарахын тулд урагшаага бид нар бом нэг минут тогтоол хариулчихъя. Цагааж явах шихэ. За, алт хуруу хөтөлбөрийн тухайд бол улсын хурлын алт хуруу аяныг дэмжих тухай тогтоолыг дагаж гарч байгаа засгийн газрын тогтоол. Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэж байгаа асуудал бол нэгдүгээрт голморны урсц ойн сан бүхий газрын одоо хил хязгаарын заагуудад бас дэглэн бууруулах, урсгал одоо өөрчлөх боломжит нөхцлүүд дээр байгаль орчны яам сайд аж үйлдвэр эрс соёлын сайдын хамтарсан ажлын хэсэг гарч үнэлгээд өгнөлт өгч боломжит олборлох хэсгүүд дээр олборлолт явуулъя. Ингэхдээ байгаль орчны одоо нөхөн сэргээлтийн төлбөрийг 100% урьдчилж аваад ингээд одоо нөхөн олборлолтын үйл ажиллагааг дэмжиж явъя гэдэг ийм чиглэлтэй ажил хийгдэнэ. Хоёрдугаарт бас Монгол банктай одоо алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд уулзуулж санхүүжилтийн зохион байгуулалтанд оруулах ажлыг хийгээд ингээд ажил эрчимтэй явагдаж байна. Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны наривссан үнэлгээ зэргийг шуурхаа гормоор хийгээд гаргаад ингээд явуулчих.